За, самбайцгоноор сонсогчдоо хорныхоо нийслэл Улаанбаатароос Батнаа Аримдал. Улаанбаатароос дэги мэдчилж байна. За энэхүү дараагийн аналог подкастын манд дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. За 118 дахь дугаар тий. 118 дахь дугаар та бүхэндээ хүрч байна. Энэ удаагийн номны сонголт бас нэг арай өөр төрлийн ном уншсан байгаа. Дэгийн сонголт гэдгийг төрүүлээд хэлчихье. Гэт миний сонголтын дотроос хамгийн нагийн тесттэй сонирхолтой төхөж очихоор ном нээсэн байгаа. Ер нь номны сонголт болох гэж бол нэлээд болдог шүү те. Тийм. Тэгээ манай нагийг та нар мэдж байгаа. Ер нь сэтгэл судлал талын ном дуртай хүн. Тэгэл би баахан бизнесийн номны сонголт гаргаж ирээл тэгэл үгүй гэсээр гал. Тэгэл хамгийн сэтгэл судлалтай төхөм номыг л битэр өнөдөр уншихаар сонгосон байна. The Art of Loving by Eric Fromm бичсэн тийм. 1956 онд бичсэн хайрлах урлаг энэ хайр гэж юу юм бэ гэдэг талаар бараг 60-аад жилийн 70 жилийн түүхтэй тэгээд маш мундаг тийм классик номыг уншихаар битээр сонгож авсан байна. Тэгэхээр одоо 1956 онд анх энэ ном маань хэвлэгдэж гарч ирсэн байна. Гэхдээ хайр гэдэг зүйл ер нь хүн төрөлхтний хувьд бол ингээд ямар ч үед хамаагүй адилхан байсан тий байсаар ирсэн одоо ч байгаа хөвч өөрчлөгдөшгүй бас нэг зүйл гэж бодож байна. Тэгэхээр энэ ном ч гэсэн өөрөө бас нэг хуучрах харгүй. Гэхдээ бас хайр гэдэг тэр одоо урлаг гэх юм уу тий урлагийг онлайн талаас нь за тэгээ практик талаас нь бас харж бичсэн бас нэг сонирхолтой өнцгөөс гарсан тий сэтгэл зүйч өнцгөөс харсан за нийгэм судлаачийн өнцгөөс харж бичсэн нэг сонирхолтой ном байж таарсан. За тэгээд ном руугаа орохоос өмнө мэдээж ивент итгэжтэй дурдах хэвээр эрүүл амьдралын хэв маягийг түгээ эзэхэй. Эрүүл мэндэд чанарыг эрхэмлэгч подкастын маань ерөнхий ивент итгэгч Denk Pharma байлаа. Тэгээд бид нар ер нь ивент итгэгчдийн ачаар бас аналогийнхоо менторшип хөтөлбөрийг ингээд эхлэх болсондоо маш их баяртай байгаа. Явуулахгүй үйл ажиллагаа маань эхлээд та бүгдийн ачаар олон оюутан залуустай мэдлэгийг түгээгээд явах гэж байгаа да. Баяртай байгаа шүү, талархаж байгаа гэдгийг илэрхийлье. За тэгээд өмнөх дугаараас мань та бүхэн сонсон бол манай 2 дахь ивент тэгчтэй болсон байгаа. M+ гэдэг mobile application, audiobook мөн e-book олон залууст түгээхээр хэдэн жилийн өмнөөс гарч ирсэн юм стартап байгаа. Тэгээд одоо бол нэлээд томорсон тий стартап гэж бас хэлж болох юм болоо яах юм бол 250 мянган идэвхтэй хэрэглэгчтэй бараг 500 мянган таталттай гэж шүү дээ. Тэгэхээр чи одоо юу гэсэн үг вэ? Монгол хүн 10 хүн тутмын нэг нь бол татаад хэрэглээд явж байгаа юм том аппликейшн байна. Анх бид нэр одоо подкастыг эхэлж байхад бол тийм Монгол апп гэж юусоо байдгүй байсан тий. Дандаа л нэг гадаадын аппсонсоо мэдээлэл номоо уншдаг, мэдээлэл авдаг байсан бол одоо Монгол залуучуудын оюуны бүтээл ийм Монгол M+ app одоо аль руу гараад тий одоо залуучуудын дунд бол нэлээд одоо хэрэглэгдэг аппийн нэг болцсон байгаа. Тэгэхээр хэрвээ та энэ аппыг аль түрүүн одоо сонсоогүй бол те та missing out та хоцроод байна. Тэгэхээр энэ Монголд гэлтгүй ер нь гадаад байгаа монголчууд ч гэсэн бас айгүй хэрэгэлдэг болсон. Ялангуяа нэг гадаад амжирч явах чинь яг одоо Монголын мэдээлэл авах эсвэл монгол хүний хоолоо сонсох ч юм уу тэр өөр айгүй одоо үн цэнтэй зүйл идэв шүү дээ. Тэгэхээр энийг одоо те одоо хүссэн үедээ одоо Монгол номоо уншаад, Монгол подкастууд сонсоод, Монгол ном сонин унших одоо боломжтой тэр боломжийг олгож байгаа юм Монгол залуучуудын бүтээл апп байна. Тэгэхээр гадаад байгаа сонсогчд маань ч гэсэн энийг одоо бас заавал олж одоо суулгаараа эсвэл суулгаж амжааг бол тийм. Тийм би M+-ыг сонсож эхлэе. Тэгээд Монголд ч ийм олон подкаст гэдэг юм уу гэж анх мэдсэн шүү дээ. Тэгээ яг олон болж байгааг мэдчихсэн те. Гэхдээ ингээд баг 400 гаруй сувг те. M+ дээр бол бүртгэлтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр ч та ямар олон подкаст те. Бид нэр анх хийж чад хэд байлаа? Тэр нэг гарын 5% багтах уугүй юутэй л байсан шүү дээ те. Тий. Анх хэлж байхад Cool Монгол гэж байсан. Өөр юу байлаа? Би өөр хэрэг санахгүй байгаа байхгүй юу? Одоо тэр подкаст байна уугүй мэдэхгүй. Тийм тий. Гэхдээ яг одоо тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсан харин цөөхөн подкаст байгаа хэл та тэг. Тэр манайх одоо манай аналог подкаст та бүхэнд одоо хурж 2017 оны 6 сараас хурж гиснээсээ хойш бол нэгч дугаар одоо алгасалгүй 2-7 хоног болгон
та бүхэндээ шинэ ном уншиж хүргэдэг байгаа. Бас өөрийгөө хажуугаар unlock рекламдаад. Тийм. Тэгэхээр энэ олон подкастуудыг бас Монгол ямар подкаст гарсан байдгийг unlock-ийн бусад дугаарыг ингээд нэг доороос хэцтэй болж байгаа гэх юм бол бас Plus-аас олж болох нь. Тэгээд би бас сүүлийн үед олзуурхаад байгаа нь болохоор аудиобук байхгүй юу? Миний эргэн тойронд ч гэсэн аягүй сонсож байгаа. Монгол бук номнууд тийм монгол номнууд гаргасан хүмүүс өөрсдөө ингээд Plus-ийн студи дээр очиод бичүүлж ийн. Ойрхоноос гэвэл томьёо аппликейшны баяр сайхан ах бол санаанаа сайд бололт номоо бас уншаад өглөө болгон студид очиод бичиж ийн гэж ярьжсэн сайхан. Тэгэхээр нөгөө угаасаа юм нөгөө аудиобукийг хийх чинь айгүй хөрөнгө оруулах шаардлагатай байдаг. Тэгээ монгол шиг юм жижиг орнд монгол хэллээр ингээд монгол хүмүүст хариулаад хийн гэдэг бол яатчгүй том хөрөнгө оруулалт байгаа юм л та тий. Тэгээд энийг санаачлаад хийж аваад бас талархмаар байна. Одоо удахгүй тэгээд төвчрэл мөвчрэл эхлээд та нарч угаасаа подкаст сонсоод ассан хүмүүс бас аудиобук цогтон сонсоод тэгэл ямар төвчрэл донд ном уншаад байлтаа биш. Аудиотойгоо л нөхөрлөх байхтай тий. Тийм л баг. За ийхүү одоо Unlock podcast-тай одоо хүртэл хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За одоо хоёлоо ингээд ном руугаа ерөөхдөө оръё те. За ном маань ерөөхдөө 4 бүлгээс 4 хэсгээс бүрддэг. Ер нь бол яг үнийг хэлэхэд бол эхний 2 бүлэг нь бол нэг тийм сонирхолтой. Нөгөө онол ярьж байгаа болохоор нэг сонирхолтой биш. Харин нөгөө яг практичны талдаа тий яг амьдрал дээр яадаг вэ гэдгийг нь болохоор манай дэги ярих байгаа. Тэгэхээр дэгийн хэсэг нь илүү сонирхолтой байх болоо гэж одоо таамаглаж байгаа. За бид хоёр одоо хуваагаад эхнээсээ ярих болно. За тэгэхээр бүгдээрээ эхний бүлэг рүү орцгоё. Тэгэхээр is love an art буюу одоо хайр дурлал одоо урлаг мөн үү? Тэгэхээр хайрлах гэдэг бол өөрөө тийм амар зүйл биш те. Гэхдээ энэ бол тийм нууцлагч бас зүйл биш. Ер нь одоо хүн альва зүйлийг ингээд сайн одоо хийхийн тулд те одоо ур чадвар эзэмшдэг шүү дээ. Ур чадвар эзэмшихийн тулд олон дахин оролддог те. Суралцдаг. Тэгэхээр хайр гэдэг бол бас яг түүнтэй ялгаагүй. Хүнийг хайрлуулна гэдэг бол өөрөө бас яг л одоо можааны урлаг шиг эсвэл одоо юу гэдгийг хүн одоо төгөлдөр хуур тоглож сурах шиг тийм үү. Бас яг л адилхан тэрүүнтэй адилхан хүн одоо практис хийж тийм үү. Алдаж, оноож, за мөн одоо тэндээсээ суралцаж тийм улам сайжирч тийм тэгжээж бас хүнийг хайрлуулж чаддаг тийм хайрыг жинхэнэ утгаар нь одоо ашиглах нь жоо хэрэгжүүлж чадна гэж одоо зохиогч маань хэлж байгаа юм л да. Тэгэхээр хамгийн гол нь хайрын тийм олон төрлүүд байдаг гэж байгаа. За амрагийн хайртай, аав ээжийн хайр, за ах дүүгийн хайр ч гэдэг юм уу, эх орны хайр. За гэхдээ хүн тухайн хайрыг ингээд хөгжүүлж тийм үү төгөлдөржүүлэхэд хамгийн гол нь хүн одоо тэр ажлыг нь заавал хийх ёстой. Бид нар ямар нэгэн хүч одоо эсвэл одоо тий одоо effort гаргахгүйгээр хайрлж ч юм уу дурлж ч юм уу гэдэг бол хэцүү. Тэгэхээр яг кинон дээр гардаг хайр байдаг шүү дээ тий баг анхны хайраар хоорондоо дурлаад тэгэл насан туршдаа хоорондоо жаргаад үлгэр төгсдөг тий. Тэгэхээр тийм маш олон үлгэр уншдаг. За тийм Холливуудын маш олон кино үздэг. За тэрүүгээр одоо нэгсэндээ бид нар хайрыг төсөөлдөг. Эсвэл тэр ойлголтыг авдаг. Гэхдээ яг бодит амьдрал дээр бол яг тийм байдаггүй. Яг бодит амьдрал дээр яадаг вэ гэхээр хүмүүс хоорондоо таарахгүй ч юм уу те янз бүрийн асуудлууд гардаг. Тэгээд ер нь урт хугацаанд хоёр одоо хос ч юм уу те одоо олон жил гэрлээ нэгнийгээ ингээд олон жилийн турш ингээд хайрлсан тэр хайруудыг харах юм бол олон жилийн турш тэр хоёр хүн хоорондоо те маш одоо сайн хамтарч ажилладаг, нэгнийхээ алдаа дутагдлыг хийлдэг, тэрийгээ заст сайжруулдаг, за нэгнийгээ уучилдаг, нэгнийгээ хүндэлдэг, нэгнийхээ одоо төлөө одоо зөндөө олон одоо алхам хийдэг, за өөрийнхөө одоо хүсдэг зүйлээс одоо тэр хүний төлөө татгалздаг ч гэдэг юм уу те. Олон зүйлийг ингэж хоорондоо хийж бие биенээсээ байнга суралцаж сайжруулж явдаг те. Тэгэхээр энэ ингэжээж тэр одоо хайрыг жинхэнэ одоо хайрыг одоо true love буюу жинхэнэ хайрыг олж болдог те. Жинхэнэ хайрыг одоо ургуулж жинхэнэ хайрыг одоо суралцаж болдог. Харин хүмүүсийн хамгийн гол нь одоо яг ялангуяа барууны энэ одоо
киногаар ч юм уу эсвэл одоо ингээд медиагаар ингээд дамжуулж өгч байгаа тэр хайр гэдэг хугтгуун маань эннийхээ одоо яг эсрэг ч юм уу эсвэл яг энийг ингэж зааж өгдөггүй тийм үү. Тэгэхээр ингэж хайрладаг, тэгж хайрладаг, тийм алдаа гаруул тэгдэг гэж хамгийн гол нь бид нэр одоо бас боловсролынхоо системд ч юм уу тийм ингэж нэг оруулж өгдөггүй тийм хүн болгон сурдаггүй. Зүгээр л аав ээжээсээ ч юм уу эсвэл орчноосоо ч юм уу эсвэл хүмүүсийн ярианаас ч юм уу тийм энийг ямар нэгэн одоо мэдээллийг авч тэр үндэслэж одоо хайрыг одоо төсөөлдөг. За тэрнээсээ болоод янз бүрийн одоо алдаа оноо гардаг шүү дээ тийм. За тэгэхээр хайрлна гэдэгт юм уу яг ингээд одоо үндсэн бол 4 элемент байдаг гэж байгаа юм л да. Нэгдүгürt care буюу одоо тэр хүнийг одоо туслан дэмжихтэй. За responsibility буюу одоо хариуцлагатай байх ёстой. Respect буюу хүндлэл байх ёстой. За knowledge буюу одоо мэдлэг байх ёстой. Тэгэхээр энэ 4 зүйл маань ингээд заавал өөртөө ингээд байж ич тэр хүн одоо жинхэнэ хайрыг тийм үү өөртөө ингээд одоо бий болгож одоо чадна гэж байгаа. Тэгээ бид нар яадаг вэ гэхээр одоо хэрхэн хайрлагдах вэ гэж хүнд хайрлагдахаар одоо асуудал гэж боддог. Эсвэл тэрэн дээр гол анхаарлаа төвлөрүүлдэг. Харин хүнийг хэрхэн одоо хайрлах вэ те би хэрхэн одоо lovable буюу те одоо хайр татан байх вэ гэдэг дээр анхаарал өгдөг боловч яг хүнийг хэрхэн хайрлах вэ гэдэг дээр одоо анхаардаггүй эсвэл тэрийг одоо үл хойшоосноос болоод олон гэрлэлттэй олон хайр дурлал гэж бодсон зүйлс нь амьдралд нь бүтлгүүтдэг тийм. Тэгэхээр өнөөдөр жишээлбэл залуу хосуудын эсвэл одоо дөнгөж гэрлсэн хосуудын хэдэн хувь нь салалтаар одоо өнгөрдөг бай тийм. Тэр хүмүүс одоо мэдээж суух одоо хүнтэй суухдаа ч юм уу тийм хайр дурлалдаа итгэж гэрэлдэг баг тийм үү. Гэтэл яагаад салдаг вэ те? Тэгэхээр тэр хоёр хүний үссэн хоорондын тэр хайр гэдэг зүйлийг те урлаг талаас нь ойлгоод хэрхэн тэр хүнийг хайрлах вэ гэдэг дээр одоо акцент өгөөд те тэрүүн дээр илүү сайжраад алдаа оноосоо суралцаад хамтдаа ингээд суралцаад явах одоо тэрүүн дээр одоо нэгсэнтэй жоохон фейлдтэл гэсэн үг л те. Тэгэхээр яг одоо кинон дээрээс ч юм уу энэ бидний медиа дээрээс авч байгаа ойлголт нь болохоор илүү хинд одоо хайр татан байхын тулд яах ёстой вэ те хэрхэн секси байх вэ ч юм уу эсвэл одоо хэрхэн одоо мөнгөтэй байж хүнийг татах вэ те гэхээсээ илүүтэйгээр уул нь одоо яг тэр хоёр хүнд асуудал гараад тулгарх ч юм уу те янз бүрийн давааны цаанд даваа байна тэрийг хэрхэн хамтдаа туулах вэ те тэр хүнийг хэрхэн хариуцлах вэ тэр хүнийг хэрхэн одоо үнэлэх үү те хэрхэн одоо respect буюу хүндлэлтэй хандах уу гэх мэтчлэн тэр зүйлүүдээр илүү анхаарахгүй байжгаад эцэст нь яадаг вэ гэхээр одоо хоёр тишээгээ болдог те яг хайр гэж бодсноо биш байсан байна. Эсвэл дараагийн хайраа ингээд хайх ч юм уу те. Бидний одоо тэр одоо romantic love гэдэг тийм үү. Илүү одоо romantic хайр дурлал гэхээсээ илүүтэйгээр бодит амьдрал дээр бол илүү хоорондын ойлголцол те хоорондын нэг нэгээ хүндлэх нэг нэгнийхээ төлөө хариуцлах хүлээх те нэг нэгнийгээ төлөө одоо туслан дэмжих гих мэтлэн зүйлүүд дээрээсээ алдаа онооцоо суралцаж энэ хайр гэдгийг одоо илүү баталгаажуулж илүү суралцаж ингээд одоо байшингаар тоглох юм бол одоо ингэж тоосхийг нь ингэж баг багаар үрж тийм үү тэгжээж энэ үнд одоо хайр нь өөрөө цэцгэлдэг юм байна гэж энэ хүн хэлж байгаа юм л да. За тэгээд хамгийн гол нь энэ нь буцаад хүний ямар асуудлыг шийдэж яадаг вэ те яг хүний яг ингээд одоо бүр ёроолт нь яг ямар асуудал байдаг вэ гэхээр separateness буюу хүн өөрөө сүргийн амьтан буюу хүн ингээд ганцаараа байхаас тийм үү ингээд сүргээсээ тасрахаас эсвэл одоо хүмүүсээс холдохоосоо тэрнээсээ маш их айдаг тэр айдснаасаа болж тийм үү одоо хүн асуудлууд гардаг юм байл та. Тэгэхээр ерөөсө хүн өөрөө сүргийн амьтан учраас бусад хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх те. Бусад хүмүүсийн нэг хэсэг байх те. Тэгэхээр эн чинь өөрөө буцаад нөгөө хайр гэдэг зүйлтэй уялдаж байгаа юм л та те. Тэгэхээр хайр хүнийг хайрлуулна гэдэг чинь одоо нэгсэнтэй тэр чи ганцаархнаа биш те. Одоо separateness буюу бусдаас тусгаарлагдсан биш. Чи хин нэгэнтэй одоо нэг эдис болох. Тэгэхээр одоо тэгжээж буцаад тэр нөгөө ганцаардал буюу эсвэл бусдаас тусгаарлагдах тэр айдсаасаа салдаг. Тэгэхээр энэ айдсаасаа болоод одоо хүн янз бүрийн одоо асуудал гардаг. Тэгэхээр ер нь хүн төрлөختний одоо өнөө хүртэл ингээд явж ирсэн чадвар нь
Энэ нь ерөөсөө л хайр дурлалтай холбоотой. Хайр одоо байгаагүй бол хүн төрлөختөн нэг ч өдөр одоо бидний өнөөдрийнх шиг гэж байж чадахгүй те. Одоо хоёр хүн нэг нэгэндээ хайртай болж байх. За гэр бүлийн хайр, за улсаараа те ингээд нэг эдис болж те, нэг ингээд unity буюу те нэг хамтдаа оршин тогтнох чинь ерөөсөө хайр гэдэг зүйл байгаа учраас хамтдаа бид нэр тэрийг суралцаж ингэж сайжруулж чадж байгаа учраас бид нэр хамтдаа одоо хүртэл одоо байгаа. Хамгийн гол нь хүний бүр ингээд ёроолтон тэр одоо тэр айдас нь болохоор бусдаас тусгаарлагдах те одоо ганцаардлын тэр айдас байдаг юм байна л да. За тэгээд дээрэс нь мэдээж ээжийн хайр гэж байгаа тийм үү? Ээжийн хайр. За тэгэхээр яг их хүний хайр гэдэг бол бас тийм одоо биологийн бас тийм өөрмөц хайр юм байна л да. Нэгсэндээ тийм unconditional love гэж ярьдаг штэ. Хариу нэхгүй хайр. Тэр нь одоо тэр их хүн тийм үү? Одоо за энэ хүн надаа буцаад ингээд тусалчих юм чинь энэ хүнд би одоо хайр үзүүлээ ч юм уу, инрэл үзүүлээ ч юм уу, эсвэл энэ одоо giving буюу энэ хүнд би ямар нэгэн зүйл өгье гэдэг хайр биш байхгүй. Unconditional буюу хариу нэхгүй ч гэсэн одоо тэр үрээ хайрлах хайр. За хүүхэд ингээд төрөөд одоо төрж өсөж явахдаа тий одоо хоёр энэ их хүү хоёр ингээд хоёулаад бие нь ингээд тустай боловч яг сэтгэл зүйн хувьд яг тэр хайраараа ингэж холбогддог юм байна л да. Холбогддог. Тэгэхээр ихийн хайр гэдэг бол бас нэг ондоо төрлийн одоо бас нэг тий хайр. За хамгийн гол нь энэ дээр ямар ойлголт бас үл ойлголцсон одоо үүсгдэг вэ гэхээр тэр одоо нөгөө хүнд одоо хайр өгөн ч юм уу те хайр өгөхийн тулд чи ямар нэг юм заавал одоо give up буюу те алдаж гин гэж одоо ихэнх ойлгох гэдэг юм байл да буруу ойлгох гэдэг те. Тэгэхээр ер нь ингээд хүнд өгнөө гэдэг чинь өөрөө тэ би ингээд амьд байгаа юм байна шүү. Би бусад хүмүүст тус болж чадах юм байна шүү гэдэг тэр маш том мэдрэмжийг тэр одоо паверыг тэр хүч чадлыг хүнд уул нь өгч идэг. Тэгэхээр өгнө гэдэг чинь чи ямар нэг юм алдчихж байгаа биш. Тэгэхээр энэ нь болохоор бас хайрын илрэл юм байна л да. Тэр хүмүүс одоо хүнд туслахтаа ч юм уу өгөхдөө ч юм уу те дандаа хариу нэгсэн ч юм уу эсвэл одоо ямар нэг би нэгэндээс одоо туслаа гэд нэг юм нэх хэвээр. Тэгжээж энэ одоо шудраг болно гэдэг юм уу эсвэл би үнд хүн тусланараа нэг юм алдах гэдэг юм уу те тэр утгаар нь ойлгоод байдаг. Гэхдээ ер нь бол тэгж ойлгох нь одоо буруу те илүү одоо хүнд өгнө гэдэг чинь өөрөө маш том хүч чадал юм а те одоо хүний одоо амьд байгаагийн нэг тийм одоо бас ил том илрэл те хүнд тусвалж ийн гэдэг чинь одоо өөрөө бас тийм хүчтэй зүйл юм байна л да. Одоо хүн тэрнээс авч байгаа те сэтгэл одоо ханамж гэх мэтчлэн те. Тэгэхээр тэрийг энэ талаас нь илүү одоо ойлгох ёстой. Тэгээд хүнд өгнө гэдэг маань бас одоо яг материаллык зүйлээр бас хэмжиж болохгүй. Илүү одоо хүн гэдэг талаасаа харах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр материаллык зүйлээр бид нэр хэмжээд эхлэхээр заавал буцаад нэг тиймэрхүү материаллык зүйл оронд нь ингээд нэгжээж ингэж тэнцэх юм шиг те. Тэгэхээр энэ нь болохоор буцаад нөгөө хайр бодлогоо шилжиж өгдөг. Тэгэхээр ерөөсөө л одоо альва зүйлд ингээд хүнийг ингээ хайрлна гэдэг чинь те хариу нэхгүй ч гэсэн тэр хүнд одоо нэг өгж байгаа гэдгээрээ одоо өөрөө те одоо өөртөө тэр тус үлдчихэж байгаа. За тэгснээрээ буцаад эргээгээд яг тэр хайр гэдэг зүйлийг одоо байшин гаруул ингээд те одоо тоосгоор одоо өрж болдго юм байл л да. Тэгэхээр хайр гэдэг чинь өөрөө бас ингээд хайрыг төрүүлж идэг. Хэрвээ хүн ингээд яг жинхэнэ true love буюу хоёр хүний хооронд хайр байхад те тэрнтэй тэрний хүүхдүүд ч юм уу те одоо жишээлбэл ойр орчинч хүмүүс ч юм уу те тэр хайрыг бас цааш нь түгээж идэг. Тэгэхээр хайр гэдэг цаашаага одоо multiplied буюу одоо ингээд дахин ингээд үржиж явдаг зүйл одоо нэгсэнтэй бас ингээд халдварлаад те ингээд цаашаага дамжаад явах одоо боломжтой зүйл гэж байгаа юм л та. За тэгэхээр одоо түрүүн хэлжсэнтэй нэгнийгээ care хийх те за нэгнийхээ төлөө хариуцлах хүлээх, нэгнийхээ хүндлэх, за тэрдлийн мэдлэгтэй байх гэдэг энэ дөрвөн зүйл маань хоорондоо нэгдсэндээ уялдаатай зүйл. Тэгэхээр энэ дөрвөн маань ингээд бас хамт байж ээж те энэ зүйлийг тэгжээж одоо яг одоо бодит одоо жинхэнэ хайрыг хоорондоо тэ ургуулan хөгжүүлэх одоо боломжтой гэсэн үг.
үнэхээр хүн хайрлаа гэж байгаа бол энэ дөрвөн зүйлийг бас байнга одоо хэрэг амьдрал дээрээ хийж байгаа алхам дээрээ тэр хоёр хүний харьцаан дээр бүх зүйл дээр одоо амьдрал дээрээ хэрэгжүүлж явах ёстой. Тэгэхээр энэ дөрвөн зүйл бас хэрэгжижээж яг одоо яг жинхэнэ тэр true love буюу те одоо жинхэнэ хайрыг урлаг талаас нь хөгжүүлж чаднаа гэж. За тэгээ яг энэ ном бас цаашдаа тэгээд эмэгтэй эрэгтэй хоёр хүний хоорондын харилцааг яриад за тэгээ дээрэс нь мэдээж одоо сексийн харилцаа байна тийм үү. Тэгэхээр энэ бол мэдээж одоо байглаас цаасан эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүсийн хоорондын сексийн харилцаа. Тэгэхээр сексийн харилцаа бас тайлбарлахдаа бас сонирхолтой өнцгөлтэй. Тэр хүн өөрөө бусдаас тусгаарлагдсан гэдэг дээр одоо эсвэл ганцаардсан мэдрэмжээ гаргахын тулд эсвэл тэр мэдрэмжээс холдохын тулд тэр мэдрэмжээ нөхөхийн тулд бас одоо нэг сексийн харилцаанд ордог тийм. Гэхдээ сексийн харилцаа бол яг тухайн мэдрэмжийг түр үед нь гаргаад тийм ингээд одоо бүтэн шийдэл бас биш юм байна л та тийм. Сексийн харилцаанаас гадна тэр хоёр хүний хоорондын тийм одоо ойлголцол, нэгнийхээ хүндлэл, нэгнийхээ төлөө хийх алхам энэ бүхэн маань ингээд бүгдээрээ цогцороо нийлжээж одоо жинхэнэ хайр урлаг талаас нь ингээд хөгжиж болно те. За ээжийн хайр гэдэг түрүүн одоо их хүний хайрыг би ярьлаа штэ. Тэгэхээр unconditional love буюу одоо хариу тус нэхэхгүй хайр. За энэ хүний ихтэй бас тайлбарлаж байгаа нь бас сонирхолтой өнцөг те. Эцэг хүний хайр. Тэгэхээр эцэг хүний хайр гэдэг бол их хүний хайраас бас өөр гэж байгаа. Эцэг хүний хайр conditional буюу одоо нэгсэнтэй бас хариу жоохон нэхэх гэх юм уу одоо тий хайр. Тэгэхээр их хүн бол тэр хүүхдээ өөрийнх нь хүүхд учраас л хайрлаж байгаа тий. Өөрөөс нь төрсөн тий. Тэр хүүхд одоо өөрөө тэр хүүхдийг тий одоо энэ одоо би чамайг өсгснөөрөө ингэх ёстой гэхээс илүүтэйгээр миний л хүүхд учраас би ямар нэгэн одоо хариу тус нэхэхгүйгээр хайрлаж байгаа гэж. Харин аавын хайрыг болохоор одоо энэ хайрыг бол тухайн хүүхэд тийм үү аавын хайрыг одоо бас авахын тулд одоо яг одоо хайрыг ингээд өөрөө бас бүтээх ёстой. Одоо жишээлбэл одоо ингэж юм л да аав нь бол одоо цаашдаа тэр хүүхдийг ингээд амьдрахад нь тийм үү одоо бас чиглэлийг нь гаргаж өгдөг те. Тэгэхээр эцэг хүний хайр гэдэг бол одоо тэр хүүхдээс одоо нэгсэнтэй тийм хүлээлттэй тэр хүлээлтэнд нь хүрэхийн тулд тэр хүүхэд одоо олон зүйлийг бас ингээд аавын хайрыг одоо авахын тулд хийх ёстой гэж байгаа юм л та. Тэгэхээр нөгөө талаараа юу гэсэн үг гэхээр conditional. Аав нь одоо нэгсэнтэй энэ дэлхийд тэр хүүхэд ингээд цаашдаа өөрийн хөл дээр ингээд босоод амьдраа явахд те одоо зүг чиг нь гаргаж өгнө. За тэгэл хатуужил төвчээрийг нь одоо суулгаж өгнө те. Бас юу хийж болохгүйг нь ингээд зааж өгнө гэх мэтчлэн те. Тэгэхээр яг тэр аавын хэлсэн зөвлөгөөний дагуу явах юм бол илүү аавны хайрыг илүү татаж те чадна. Тийхгүй бол бас нөгөө тэр одоо хайрыг тэ ээжийн хайр шиг тэгээд бас татж чадахгүй гэсэн нэг тийм аав ээжийн хоёр хайрыг бол ингэж тусдаа тэ хоёр тусдаа ойлголтоор ингэж бас тайлбарлаж байгаа. Тэгэхээр сонсогчд маань бас энийг бол тэ одоо жоохон нааштай цааштайгаа ойлгох хэрэгтэй тэ. Тэгэхээр одоо магадгүй ингээд зарим хүмүүс энэ төр санал нийлэхгүй байж болно. За аав ээжийн хайр бол одоо өөрийнх нь одоо цус махны тасархаа гэдэг утгаараа хариу нэхгүй хайр, хоёулаа хариу нэхгүй хайр гэж бас тайлбарлаж болохоор. Гэхдээ энэ хүний онлын тайлбарлаар бол аав ээжийн хайр нь ингээд байглаас ингээд өөр төрлийн хайр гэж бас тайлбарласан байгаа. Гэхдээ сонирхолтой. Гэхдээ энэ дээр бол санал нийлэхгүй юу гэдэг бол мэдээж одоо сонсогч таны одоо шийдэх асуудал. За гэхдээ ер нь бол онлын хувьд ингээд тайлбарлахад бол хайр гэдэг бол ингээд байгалаасаа өгдсөн гэл хүн болгон хайрлна гэдгийг одоо бүрэн төгс эзэмшсэн төрдөг биш ээ. Энэ бол амьдралын турш хөгжүүлж сайжруулж болдог зүйл. Хүн одоо жишээлбэл альва зүйлийг төгс төгөлдөр хийхин тулд одоо жишээлбэл ингээд төгөлдөр хуурыг те ингээд төгс биткойн шиг тоглодог болохын тулд одоо насаараа төгөлдрөөр тоглох хэрэгтэй те одоо маш олон цагийг зарах хэрэгтэй, маш олон алдаанаасаа суралцах хэрэгтэй, маш их хатуужлаар явах хэрэгтэй те гих мэдчлэн олон зүйлийг хийдэг те. Яг хайрч гэсэн яг ялгаагүй ямар ч одоо урлагийг те төгс эзэмшхийн тулд хүн хөдөлмөрлөх хэрэгтэй. Алтан оногоороо тэрнээсээ суралцаад ингээд сайжраад ингээд явдаг. Хайрыг ч гэсэн хүнийг хайрлуулж чадах урлагийг эзэмшхийн тулд бас л хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэгжиж бас ингээд нөгөө яг одоо true love буюу жинхэнэ бодит хайрыг те мэдэрч те
одоо жинхэнэ бодит хайрыг амьдрал дээрээ бий болгож явах одоо боломжтой. Тэгэхээр хүн болгон одоо тэр ур чадварыг хэрэг одоо урлагийн талаас нь ойлгож эзэмшиж чадах юм бол жинхэнэ хайрыг олох болно гэж энэ хүн онлайн талаас нь одоо тайлбарлсан байгаамаа. За энэ хүрээд одоо эхний бүлэг маань өндөрлөж байна. За бүгдээрээ тэгвэл одоо 2 дугаар бүлгийнхаа сүүлийн хэсэг рүү оръё. За энэ хэсэгт зохиогч маань хайрын объектуудын талаар ярьдаг. Тэгээд гол санаа нь болохоор хайр гэдэг бол хайрлаж байгаа зүйл юм уу, хүндээ байдгүй маа, илүүтэйгээр хайрлаж байгаа хүнийхээ тэр хандлага, харах өнцгт нь байдаг юм аа гэдэг санааг хэлдэг. Юу гэсэн үг гэхээр одоо бид нар чинь зөв хүнээ хайгаад байна гэл олон жил яваад ах ч юм уу тийм хүн гараад ирвэл ингээд хайр бий болох юм шиг хараад идэг. Гэтэл зохиогч хэлж байгаагаар бол тийм бишээ. Нэгэнт энэ хайрлах чадвар суралцчих юм бол хайрлах хүн тийм чухал биш. Тэр хайрлах чадвар гэдэг зүйлээс хайр маань ундраад гараад ирэх юм а гэж тайлбарлаж байгаа. Тэгээ энийг болохоор одоо нэг жишээгээр тайлбарлаж байгаа юм л да. Тэр нь юу гэхээр одоо нэг уран зураач нэг айгүй гоё зурх юм гараад ирэх юм бол би тэрийг ингээд зураал мундаг зурдаг болчихно гэд хүлээгээд байвал инээдтэй үсттэй. Тэр зураач чинь үнэхээр сайн зурдаг хүн бол юу ч хамаагүй мундаг зурх хэвээр. Зэнтэй адилхан нэгэнт ингээд хайрлах урлагт суралцчих юм бол, чадварт суралцчих юм бол хайрлах гэдэг бол амархан болчихно. Ингээд нэг зүйлийг маш сайн ингээд зурдаг хүн байлаа гэж тэр чинь юу гэж хэлээд байгаа гэхээр угаасаа бүх зүйлийг нэг зүйлийг төгс сайн зурж юмдаг чинь бүх зүйлийг сайн зурч чаднаа. Хийх зүйлийг сайн зурч чадна гэсэн үг. Тэгэхээр хайрлах ч бас түнтэй адилхан нэг хүний үнэн сэтгэлээс, чин сэтгэлээс хайрлж гэдэг бол тэр хэмжээгээр тэр хүний сэтгэл нь тийм агуу хайраар дүүрэн болоод одоо ертөнцийг бусад хүнийг хайрлах сэтгэл нь ч гэсэн тэр хэрээрээ тэлдэг юм аа гэж ингэж тайлбарлаж байгаа юм. За тэгээд хайр гэдэг бол олон янз байж болдог тэгээ эхний одоо хайрын хэлбэр нь болохоор бусдыг одоо энэ тэнцвээр хайрлах тийм хайр гэж байгаа юм. За тэгээ бусдыг ойлгох, хүндлэх, бусдын төлөө бодох санаа тавих, ирээдүйн сайхан болоосай гэж хүсэх тэр одоо хайрыг болохоор одоо ах トゥ угийн хайр гэж нэрлэдэг юм л да. Бусдыг ах トゥ мэт ингэж хайрлах хайр. За дараагийнх нь хайр болохоор эхийн хайр гэж байгаа. Эхийн хайр бол үрээ гэсэн сэтгэл бол зөвхөн нэг хүүхдийг л ингээд маш ихээр хайрлах, нөхцөлгүйгээр хайрлах тийм хайр мэт санагдвч эхийн хайр гэдэг бол одоо нэг их хүн болчих юм бол энэрэнгүй нэгүсэнгүү сэтгэлтэй болдог. Бусад зүйлийг хайрлах тэр сэтгэл нь ч гэсэн тэлдэг юм байна л да. За түнчлэн эхийн одоо үрдээ өгсөн тэр хайр нь хүүхдэд бусдыг нэгүсэх, хайрлах тэр үр үндсийг нь тавьж идэв юм байна. За дараагийнх нь хайрын төрөл болохоор эротик хайр гэж байгаа юм л да. Энэ хайрыг сонсохоор яг тийм бие махбод байдгийн ч юм уу эсвэл зөвхөн нэг хүнийг ингээд маш их тийм хүчтэйгээр хайрлах тийм хайр мэд сонсож байгаа боловч үгүй юм аа. Энэ хайр чинь одоо хин нэгэнд өөрийгөө зориулах тэр хайраас ундарч гарч идэг тэр зүйл юм аа. Тэгэхээр тэр хэрээрээ бас ертөнцийг бусад хүнийг хайрлах сэтгэл нь бас тэлж байгаа гэсэн үг гэж ингэж тайлбарсан. За тэгээ хамгийн сүүлд нь өөрийгөө хайрлах хайр гэж байгаа юм. Өөрийгөө хайрлах хайр гэдэг маань ер нь хүн ингээд өөрийгөө чин сэтгэлээсээ хайрлах чадахгүй бол бусдыг хайрлах хайр бүлэвшдэггүй хөгждөггүй мэн л да. За тэгээд өөрийгөө хайрлах хайр нь одоо өөрийгөө бодох, хувиа бодох гэсэн үзлээс шал эсрэг өөрчлөл. Яагаад тэгэхээр одоо өөрийгөө хайрлах гэдэг нь хайрлах тэр чадвартай байгаад бусдын болов өөрийнхөө аз жаргал, өсөл төгжил, тэр эрх чөлөө гэдэг зүйлийн үн цэнийг нь одоо мэдэрчиж гарч ирдэг тийм зүйл үүдэг. Хувиа боддог хүн бол өөрийнхөө болон бусдын тэр эрх чөлөө, аз жаргал, өсвөл төгжлийн үн цэн гэдэг зүйлийг үнэн сэтгэлээсээ мэдэрч чаддаггүй. Тийм болохоор энэ бол одоо өөрийгөө хайрлах хайраас өөр зүйл юм аа. Хувиа боддог хүн өөрийгөө хайрлах хайр хоёр гэдэг бол эсрэг тесрэг зүйл юм аа гэж тайлбарсан байгаа. За тэгээд 3 дугаар бүлэг рүү оръё. 3 дугаар бүлэгт нь товчхон тайлбарлахад ерөнхийдөө зохиогч маань орчин үеийн ертөнцөдөө хайр гэдэг ойлголт ямар одоо буруугаар одоо хүмүүсийн дунд тархаж хүмүүс хайрыг буруугаар ойлгож байгаа талаар ингэж тайлбарладаг. Тэгээ энэний хамгийн том жишээ нь болохоор сексийн амьдралаас хайр урган бий болдог. Одоо
англиар бол make love гэж бас хэлээддэг шүү дээ. Тэгэхээр сексээс бол хайр бий болохгүй. Харин эсэргээрээ үнэхээр хайртай болохоор тэрнээс сексийн аз жаргал бий болдго юм аа гэж ингэж тайлбарсан. Тэгээд энэ мэтчлэн орчин үеийн ертөнцид хайрын талаар буруу ойлгогддог маш олон зүйл байдаг гэдгийг ингээд нэгнгүү тайлбарсан. Гэхдээ энэ маань ерөнхийдөө түрүү 80-ийн тайлбарсан ойлголтуудтай давцах гэсэн юм байсан болохоор би 3 дугаар бүлгийг энэ үрээд товчлаад өндөрлөе. За тэгээд хамгийн чухал хэсэг болох 4-р бүлэг рүү орё гэж бодож байна. 4-р бүлэгт болохоор хайрыг хэрхэн одоо амьдрал практикт нэвтрүүлэх вэ те яаж одоо хайрлах урлагт суралцах вэ гэдэг талаар өгүүлдэг. За номны бас ихэнд хэлжсэн энэ ном бол одоо шууд уншаад л те маргаашнаас эхлээл бусдыг хайрладаг, өөрийгөө хайрладаг хүн болох тэр одоо 10 tips ч юм уу 10 зөвлөгөөх ч юм уу те хэлдэг тийм ном биш ээ. Хайр бол бусад урлагийн л адил удаан хугацаанд дадал зуршил болгож ийж те хүчин чармайлт гаргаж ийж хөгжүүлдэг тэр зүйл юм а гэж тайлбарладаг. Тэгээд яаж хэрхэн одоо энэ хайрлах урлагт суралцах вэ? Юунд анхаарснаар бид нэр энийг амьдралынхаа хэв маяг дадал зуршил болох вэ гэдэг тал дээр зөвлөгөө өгсөн. Тэр зөвлөгөөнүүдээс нь хаалцъя. За эхнийх нь болохоор хайрыг тэ хайрлах урлагт суралцахын тулд хамгийн эхлээд өөрийн гэсэн сахилга баттай байх хэрэгтэй. Тэрийг бол ялтчгүй өөртөө ингээд төвшүүлэх хэрэгтэй гэж байгаа юм л да. Гэхдээ сахилга бат гингүүт хүмүүс нөгөө хин нэгнээс тэ ингээд өөрт нь тулгаад тэ шаардсан тийм гадны хүчин зүйлийн нөлөөтэй сахилга бат гэж ойлгож болохгүй. Энэ сахилга бат нь тэ бусад одоо чадваруудын л нэгэн адил хүн өөртөө дадал зуршлуулахын тулд хүчин чармайлт гаргаад ингээд өөртөө амлсан тэр амлалтынхаа дагуу одоо тэр сахилга баттай үнэнч байгаад хэрэгжүүлэх тэр процессыг хэлээд байгаа юм л да. Тэгэхээр анханасаа өөртөө за би энийг хий гэж чин сэтгэлээсээ хүссэн тэр зүйлээ ингээд сахилга бат болгоод хэрэгжүүлэхийг хэлээд байгаа. Тэрнээс биш ингээд хүчээр дургуй төвчгүй гихчээр хийхийг бол энд огт зөвлөхгүй байгаа. Үнийг би үнэхээр хэрэгжүүлж хийсэн. Би ийм л зарчимтай байх юмсан гэсэн тэр зүйлээ барьж аваад тэгээд одоо өөрийгөө хайрлах болон бусдыг хайрлах дээрээ тэр зарчимдаа үнэнч байгаарэ. Тэр зарчмаа биелүүлж явахдаа enjoyд жоох ёстой шүү. Нэг л тийм дотроос чинь өөрийгөө хүчилсэн юм шиг мэдрэмж төрж байгаа бол тэр бол удаан хол явахгүй гэж тайлбарсан. За тэгээд дараагийн нэг баримтлах зүйл болохоор анхаарлаа төвлөрүүлж сурах гэж байгаа. Анхаарлалд бол маш их хүч байдаг. Альва зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурахгүй бол угаасаа тухайн чадварт суралцах эхлэл тавигдахгүй. Тэр одоо хайрлах урлаг чадварт суралцах эхлэл тавигдахгүй гэж байгаа юм л да. Тэгэхээр яаж анхаарлаа төвлөрүүлж сурах вэ гэж мэдээж энэ бол бясалгал ганцаараа байж сурах хэрэгтэй. Ганцаараа байж сурна гэдэг нь болохоор одоо зүгээр ингээл хөгжим сонсоод ном уншаал одоо подкаст сонсоод ч юм уу эсвэл архиугаал тамхитал тэгэж бол ганцаараа байхыг хэлэхгүй байгаа. Ганцаараа байж сурах хэрэгтэй. Өөртөөгөө тулд сурах хэрэгтэй. Энийг хэрэгжүүлэх яалтчгүй хамгийн одоо дүт зам бол бясалгал хийж сурах гэж байгаа байхгүй юу? За тэгээд бид нар өмнө ч гэсэн номнуудаар танилцуулж байсан бясалгын арга тэгэнгүүдийн талаар. Тэгэхээр бясалгал гэдэг бол өөрийнхөө яг одоо юу мэдэрч ийн амьсгалаа мэдрээд одоо орсон орж ирж гарч явж байгаа бодлуудаа санаа зовнилуудаа мэдрэмжүүдээ ингэж мэдрээд тэгээд яг ганцаараа байж сурах. Анхаар чинь ингээл ялангуяа орчин үед бол янз бүрийн тийш өсөж явдаг те. Яг бясалгал хийж авах үед бол анхаарал хаана байна гэдгээ ингээд хүн анзаарч хэлдэг. Тэгэж анзаарч сурах хэрэгтэй гэж хэлж байгаа юм л да. Тэгээд өглөө болоо оройдоо 20 минут хийгээ сурч хэрэгтэй гэж ингэж тайлбарсан. За тэгээд одоо альва зүйлийг зөвхөн бясалгал хийж явахдаа ч биш, альва зүйлийг хийж явахдаа одоо хин нэгэнтэй ярилцж явахдаа ч юм уу, ном уншиж явахдаа ч юм уу, альва зүйлийг хийж явахдаа бүрэн дүүрэн тэр хийж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж сураарай. Эсвэргээрээ чиний тэр анхаарал төвлөрүүлэх зүйл чинь чиний цагийг авах үед тийм үн цэнтэй зүйл биш бол тэнд анханасаа цаг зарцуулах хэрэггүй. Тэгээд үүнд бол одоо элдв чиний одоо энерги чинь сордог те одоо ховж ивч гэдэг юм уу эсвэл тийм хүмүүстэй уулзах ч гэдэг юм уу тийм зүйлээс бол анханасаа хол ивэл зүгээрээ гэж анхаарлаа төвлөрүүлж
сурахад бол өөрийгөө маш сайн ажиглаж сурах хэрэгтэй тий. Тэгэхээр энийг болохоор яг л их хүн ингээд хүүхдийнхаа яаж энийг гэж ажиглаж байгаатай адилхан өөртөө тийм анхаарлыг байнга тавьж авах хэрэгтэй гэж байгаа байхгүй. За би одоо юу бодож ийн, юу санаа зовж ийн, би яагаад санаа зовч уу, би яагаад ийм юм бодож уу, яагаад миний сэтгэл өвдөж үү, хөндөөрлж үү гэдэг юм уу те. Тэр асуултуудыг өөрөөсөө асуугаад байнга өөрийгөө ажиглаж авах хэрэгтэй, өөрийгөө ойлгохыг хичээж авах хэрэгтэй гэж байгаа юм. За тэгэд өөрийгөө ойлгохыг хичээхэд бас мэдээж хүндрэлтэй талууд байдаг. Энд туслах бас нэг арга бол бусдаас суралцах тий. Бусдыг хайрч сурсан тийм тэр чадвараа сайн хөгжүүлж сурсан тийм хүмүүсээс зөвлөгөө авах, тэр хүмүүсээс үлгэр дуурайл авах бол өөрийгөө ойлгоход бас тийм түхэм чиглүүлэг болно шүү гэж үзсэн. За тэгээд хайрлах урлагт суралцахад бол бас хамгийн том хэцүү даваануудын нэг бол ялцчгүй одоо өөрийгөө бусдаас дээгүүр тавих үзэл гэдэг юм л да, нарциссист үзэл гэж үүдэг ч тий. Тэр үзэл нь болохоор юунаас ундарч гардаг вэ гэхээр ингээд альва зүйлийг объектив байдлаар харж чадхаа байсан тий. Одоо зөвхөн өөрийнхөө субъектив байдлаас л хараад би л бусдаас илүү гэд. Яг ингээд объектив байдлаас харж чадах юм бол чи бусдаас илүү биш, бусдын л нэгэн адил гэдгийг уг нь ойлгох юм байна л да. За тэгээд тэгж объектив байдлаар харах өнцгөө сайжруулахын тулд ч одоо альва зүйлийг яагаад гэж асуух, учир шалтгааныг нь хайх, дээрээс нь даруухан байх тийм чадваруудаа хөгжүүлэх юм бол илүү объектив үзэл бодолтой. Тэгээд түүнийхээ үр дүнд өөрийгөө бусдаас илүү тавих тэр нарциссист үзлээ эгогоо тий давж чадах юм байна. За тэгээд хамгийн сүүлд нь хэлэхэд одоо хайрлах урлагт суралцахад тий хамгийн чухал зүйл бол яалтчгүй хүнд итгэж сурах, өөртөө итгэж сурах юм байна л да. Энэ дээр хоёр төрлийн итгэлийн талаар ярьж байгаа юм. Нэг нь болохоор бусдад сохроор итгэх ч юм тий өөртөө сохроор итгэх тэр итгэлийг хэлж байгаа. Яагаад одоо энэ итгэл нь одоо жинхэнэ чин сэтгэлээсээ итгэх итгэлээс үүрвэ гэхээр энэ сохроор итгэх итгэл гэдэг маань одоо хин нэгэн чамаас илүү их мэдлэлтэй хүн ч юм уу эсвэл бусад олон хүн ингээл тэгж байгаа болохоор за тийм байлгүй дээ гэж сохроор итгэх. Тэгээд бусдын нөлөөгөөр ингээд итгээд байгаа болохоор чин сэтгэлээсээ итгэх итгэл биш вэ тийм байл да. Харин чин сэтгэлээсээ итгэх итгэл болохоор хэний ч нөлөөгүйгээр яг ингээд өөрийнхөө үзэл бодлоор итгэх тийм итгэл байдаг. Тэгээд энэ итгэл бол яг одоо хайр болон тий нөхөрлөлийн яг үндсэн суурь байдгаа гэж ингэж тайлбарласан. Тэгээд өөртөө тэгж чин сэтгэлээсээ итгэхгүй бол угаасаа бусдад бас чин сэтгэлээсээ итгэх итгэл төрдгөө маа. Тэгэхээр өөртөө итгэх тэр чин итгэлийг бас хөгжүүлэх хэрэгтэй тийм ээ. За тэгээд итгэлийг бий болгоход мэдээж хамгийн түрүүнд зориг шаардлагатай. Алдаж болно, унаж болно, амьдралын хүнд хэцүү даваануудтай учирч болно. Гэхдээ би тэрнээс алдсан ч гэсэн дахиад илүү хүчтэй болоод тэрнээс суралцаад босоод ирэх хэмжээндээ гэсэн итгэлтэй зоригтой байх хэрэгтэй гэж байгаа юм л да. Тэгээд хүнд угаасаа итгэх гэдэг бол тэ асар их зориг шаарддаг. Одоо өөрийгөө тэр хүнд зориулаад хайрлаа гэд хайрлагдах уугүй юу гэдгийг мэдгүй асар их тийм зориг шаардсан зүйл байгаа. За тэгэхээр ингээд эргээд харахад тэ зохиогч маань юу гэж дүгнж байгаа гэхээр хайр бол зүгээр нэг ингээд мэдэрдэг тийм мэдрэмжийн асуудал биш юм аа. Хайр гэдэг бол хүчин чармаалтыг олон жилийн практис, дадлага, туршлагаар хөгжүүлдэг тийм, суралцдаг тийм зүйл байгаамаа. Одоо хайрлах урлагт суралцахад зоригтой авах хэрэгтэй, хин нэгэнд итгэж сурах хэрэгтэй. За тэгээд аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүл сурах хэрэгтэй. Одоо зарчимдаа үнэнчтэй, сахилга баттай байх хэрэгтэй гэд. Энэ бол тийм залхуу хүний хийдэг ажил биш ээ. Хайр бол асар хүчин чармаалтыг зарцуулж хийгддэг тийм гаднаа харагддгүй мэт боловч дотроо бол үйлдэл хийгээд байгаа тийм зүйл юм аа, activity юм аа гэж тайлбарсан байгаа. Энэ хүрээд ном маань ерөнхийдөө дууслаа. Хайрлах урлаг гэдэг энэ том сэдвийг ингээд нийгмийн шинжлэх ухааны үүднээс сэтгэл зүйн үүднээс нь сонсоод ингээд сонирхсан та нартай баярлалаа гэж хэлэх байна. Тэгээд миний хувьд бол хайрыг те ингээд аюу тийм романтик зүйл ичэд юм шигээр ингээд кинонаас ч тэр эргэн тойрноос ч тэр ингээд багасаа тийм зүйл сонсож өссөн болохоор
айгүй гоё анализ хийгээд тэгээд энэ чинь сурч болдог чадвар гэдэг үгнээс нь ярьж өгч байгаа нь айгүй гоё таалагдлаа. Тэгээд бидний хэлдэг нөгөө өсөн дэвчих сэтгэлгээ гэдэг шүү дээ. Яг тэр үзэл баримтлалтай. Яг тийм. Тэ хацалдаад байгаа байхгүй юу? Аха. Тэгэхээр тэр утгаараа яг сэтгэл зүйн шинжлэх ухааны талаасаа тэ одоо хайр гэдэг чинь өөрөө одоо эсвэл хүн тэ одоо төрөлхийн одоо хүнийг хайрлах ч юм уу тэ тэр нь илүү хүн хайрлахтаа сайн муу ч юм уу тэ тийм биш. Энэ бол ингээд амьдралынхаа туршид ингээд илүү суралцаж болох тэ чадвар гэдгийг одоо онлайн талаас ч за тэгээд мөн амьдрал дээр байгаа практик талаас нь одоо тайлбарласан маш сонирхолтой ном байлаа те. Тэгэхээр энэ ном маань одоо хичнээн одоо 1956 онд бичигдсэн ч гэсэн одоо энэ сэдв одоо энэ бичигдсэн зүйлс маань те одоо хүртэл яг 100% одоо үйлчлэх те одоо хүртэл хуучраагүй тийм бас сонирхолтой байлаа. Энийг үнэхээр тийм дээр үед бичигдсэн гэж хэлэхэд надад одоо жишээлбэл бас итгэргүй санагч юм л та те. Яхааргүй үнэхээр классик ном юм байна. Тийм олон хүнч бас бид нар комент хийжсэнтэй уншаач тэгээд баярж авчаас арт нь гарсантаа баяртай байна. За тэгээд албаасаар энэ дугаараа төгсөх юм өмнө подкастынхаа ерөнхий мэдээллийг дурдъя. Эрүүл амьдралын хэм маяг түгээцгээ эрүүл мэндэд чанарыг эрхэмлэгч подкастын ерөнхий мэдээллэгч Дэнг Фарвайлаа. За энэ хүрээд энэ удаагийн дугаар маань түр өндөрлөж байна. За дараагийн дугаараар эргээд уулзцгаая. Түр баярлалаа. За түр баяртай.